Амгалан дүүрнөө. Энэ цаг хугацааны мэндийг хүргэж байна. Тэгээ шигээ бит хоёр нь энэ хагасаа өдөр буюу 5 дугаар сарын 23-нд хүсэл асна нэртэй онлайн ивент зохион байгуулах гэж байгаа. Тэгээд ивентийн талаар та эзэдээ мэдээлэл өгье гэд энэ лайвыг эхлүүлж байна. Хандаа багшийн маань үүсгэн байгуулсан Apted Mind Academy, сэтгэлгээний коуч хөтөлбөр, системтэй амьдрал хөтөлбөр, за тэгээ менторийн хөтөлбөр гэж байгаа. Тэгээ менторийн хөтөлбөрт маань одоогоор 15 ментор хамтдаа суралцаад дараа үйлдэлүүдээ аваад тэгээ өөрөө өөрсдийнхээ системийг бүтээгээд өөрөө өөрсдийнхээ энэ амьдралын өгдөл дуудлага юу гэдэг тэр зүйлсээ олоод ингээд өөрөө өөрсдийнх юмнуудыг хийгээд эхлээд ингээд явж байгаа. Тэгээд хоёроо бид энэ ивэнтээ зохион байгуулад явж байгаа. Ерөнхийдөө бол 7 хоног болгон Academy-аас тогтмол ивент болоод яваад байгаа гэсэн үг. Тэгээд байгаа газар та тий жишээлх юм бол Монголд Улаанбаатарт ялангуяа манай бусад менторууд арай жоохон олуула байгаа болохоор Улаанбаатар түлхүү танхимын ивент тэгээ бас онлайнаар ч гэсэн давхар зарлагдаж байгаа л да. Тэгээ шигээ битүүрийн болохоор хоёулаа хамтдаа Солонгос улсад ажиллаж амьдардаг. Солонгостой бас хамтдаа танхимын ивент болон онлайн ивентүүдээ хийгээд ингэ явж байгаа. Тэгээд өмнөх ивентүүд болохоор арай жоохон одоо даруухан гэх юм уу тий эмэгтэйлэг энергид итгэх нь хүслийн зүг, хүсэл мөрөөдлийн зүг тий одоо ингээд нэг юм бүгд л хувь хүний хөгжил чиглэсэн хүнийг өөрөөр нь олуулах ангаалт, эдгээлт юу гэдэг тий тэр нөгөө багаас авсан траума янз янзын шарах юмнууд байгаа бол энийг манай Academy програм гэж ярьдаг л да. Янз янзын програмууд байгаа бол эдгээр зүйлсийн чөлөөлөх гэх мэтчлэн ингээд ивент болгоны онцлогуд бас өөр байдаг. За тэгээд өнөөдөр найзаа чамайг ерөөсө танилцуулаагүй яваад байгаа юм ба штэ тий. Бараг хүмүүс таньдаг болсон юм болоо за танихгүй хүмүүс ч бас байж магадгүй тий. Намайг Азтай гэдэг өөрийгөө бас танилцуулааг байна. Academy ментор. Тэгээд Солонгос улсад ажиллаж амьдардаг. За найзаа чи юу яах вэ? Өөрийгөө танилцуулах уу? Танилцуулж байгаарай за. Яа. Би тэр Та бүхэндээ энэ цаг хугацааны мэндийг хүргэе. За намайг Ширээ Жаргал гэдэг. Би Солонгос улсад гэр бүлийн нөхөр хүүхдийн хамт ажиллаж амьдардаг нэгэн ээж бүсгүй байгаа. За миний хувьд Apted Mind Academy-да 2025 оны 7 сараас эхэлж коучинг хөтөлбөрөөс эхлээд менторийн хөтөлбөр хүртээ суралцаа. За өөрийнхөө дотоод нөөц боломжгүй байдгийн тэ бага насны ямар одоо блокууд байгаа юм тэ би юун дээр гацаад байгаа юм юу нь одоо сайжруулах юунаас суралцахын ингээд өөрийгөө ингээд хөгжүүлээд нэгээд илрүүлээд өөртөө ажиллаад явж байгаа ийм ээж хүн байгаа. За баярлаа. Чамайг ярьж байгаа хооронд найз нэг өрөвтэй лайва шеэр хийж амжлаа гэж тий. За тэгээд шигээ бит хоёрын өмнөх ивентүүд одоогийн ивентийг ботход арай илүү одоо ингээд гаднаас нь харах юм бол тийм даруухан жимшиг даруухан нэртэй тий хайр гэдэг ч юм уу. Тэгээ одоо болохоор ингээд жоохон өмнөх азааг ботход арай илүү жоохон одоо галзуу гэмээр юм шиг ийм алхмаа хийж байгаа. Тэгээд зарим бит хоёрыг өнгөрснөөр нь мэддэг хүмүүс бас их гайхаж хараад ах шиг байлээ. Дахиад дээрээс нь хүсэл тусна ивент зөвхөн эмэгтэй хүмүүст зориулагдсан ивент. Тэгэнгүүт эмэгтэй хүмүүс вау ямар гоё юм бэ гэж хүлээж авч जैन. Тэгэнгүүт эрэгтэй хүмүүс болохоор ингээд нэг тийм сонин өөр нүдээр хараад байгаа юм шиг анзаардаг байгаа байхгүй юу? Зүгээр нэг одоо гудамжны хоёр тэ одоо нэг биеэ үнэлдэг баг гээд хэлчмээр нэг юм хоёр эмэгтэй гарч ирснээ ингээд баг битэрийг аваачи гээд нэг зүр өөрсдийгөө юм хямдруулаад зарлаад ингэж байгаа юм шиг хандлагаар хандаад байгаа хүмүүс хандаж хэлэхэд өстой жинхэнэ майш үг хэлчмээр байгаа байхгүй юу? Ивентэд зарласан биш ингээ хувь чатаар хүмүүс янз янзын зураг тэгснээ ингээд танилцыч шиг тэгснээ бүр ингээд таньдаг эрэгтэй хүмүүс хүртэл ингээд одоо ивентийн зар пострын доор тийм нэг одоо яг ойлгомжгүй тийм комент энэ төр бичсэн байсан. Тэр мэрийг бол үнэхээр ойлгоогүй. Гэтэ ямар ч байсан миний хэлэх үг хариулт бол зүгээр майш үл гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр энэ ивент эмэгтэй хүмүүс зориулагдж байгаа ивент.
Би энэ наснда эрэгтэй хүн болж төрөөгүй эрэгтэй хүний мэдрэмжийг мэдэхгүй учраас эрэгтэй хүний амьдрал, эрэгтэй хүний эмэгтэй хүмүүсийг харж байгаа хандлага тэр тусмаа өнөөдрийн битэрийн зохиох гээд байгаа ивэнтийн сэдв өөрөө хүсэл асна буюу одоо хайрын харилцаа, хань ижил эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хосын харилцаа, хайрын харилцаа, сексийн амьдралын талаар бас ярих, тэр мэдрэмжүүдийг ярилцах, тэг амьд тэг хүн болгон өөр өөрийнхөө туулал туршлага мэдрэмжүүдэд хуваалцах, тэг хамтдаа сексийн блог тайлах, бясалгал хийх маш гоё юм. Одоо чин сэтгэлээсээ би энийг ойлгосон, дэмжсэн, гал гарсан юм ивент болох гээд байгаа байхгүй. Тэнгүүт энийг эрэгтэй хүмүүсийн зүгээс яаж хараад байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ивентэд оролцох хүрээлэл зөвхөн эмэгтэй хүмүүс, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулж байгаа. Манай ишгэ эмэгтэй, би эмэгтэй. Энэ насандаа бит хоёр эмэгтэй төрлийг олоод төржээ гэж те. Тэгэнгүүт эмэгтэй хүний амьдрал ямар байдیں, эмэгтэй хүний алдаа оноо ямар байдیں. Тэр тусмаа одоо дотн харилцаа, өөрөө өөрийгөө олоогүй, өөрөө өөрийгөө мэдрээгүй, өөрөө өөрийнхөө мэдрэмжийг тэр тааламжийг өөрөө өөртөө олоогүй, нээгээгүй байгаа эмэгтэй хүмүүс ямар байдیں, дотн харилцаанд яаж ханддیں. Тэгээ эмэгтэй хүмүүс өөрсдөө тэр харилцаанд одоо тийм блоктооч гэдэг юм уу, бүрэг гिचимхий, одоо нөгөө бүрэг гिचимхий жинхэнэ Монгол эмэгтэй гэдэг шиг тиймэрхүү хандаад ахаар цаашлаад гэр бүлийн уур амьсгал, хосын харилцаа ямар байдیں. Эрэгтэй эмэгтэй хүн гэр бүл болоод амьдрахад цаашдаа хосын харилцаанд хамгийн чухал зүйл нь дотн харилцаа, хайрын харилцаа гэж бүгд мэдэн штэ тий. Тэгсэн хэрнээ яг үнэндээ эмэгтэйчүүд бид нар өөрсдөө эрчүүдтэй яг тэр эмэгтэйлэг мэдрэмжийг тэр нэг гоё нууцлаг хэрнээ эрхэмсэг тэр мэдрэмжийг өгч чаддсан болов уу гүн болов энэн дээр үндэслээд ер нь бол мэдрэмжэн дээр ажиллах маш гоё юм ивент болох гэдэг байгаа байхгүй юу. За Яг зөв. ярих гээд байна. Тэгээд нөгөө ерөнхийдөө энэ сэдв маань хүмүүс нэг нээлттэй ярьдаггүй тий. Зарим хүмүүс бүр энэ сэдвийн талаар ярихыг ч хүсдэггүй, бүр тий дэлхийн харилцаа, секс гэдгийг амнаас ангиж гаргаж чаддаггүй. Тийм ингээд блогтай явдаг. Бага насндаа ямар нэгэн одоо эвгүй зүйл харах ч юм уу, эсвэл хин нэгэнд одоо бэлгийн хүчирхийлэлд өрчижсэн ч юм уу, тийм ингээд байдлаасаа болоод ингээд драма тий блог хатсаасаа болоод энэ ингээд гэр бүлтэй болоод за ингээд одоо бэлгийн харилцаа тий сексийн зүйл чинь мэдээж одоо эрэгтэйч вэ эмэгтэйч вэ хэн бүхэнд ингээд маш одоо амьдралын нэг санхүү нэг хэрэгцээтэй зүйл. Тийм болохоор одоо бид хоёр ивентээрээ дамжуулаад та ямар одоо зүйлдээ тий ингээд блоглогдоод татсан байгаа. За тэгэнгүүт нөгөө эмэгтэй хүний бие мах бод гэдэг чинь эрэгтэй хүнийхээ шал өөр. За ялгарч байгаа даавар гормон гэд энэ бүгд зүйл чинь ингээд өөр зүйл. Тийм болохоор та бид нар ингээд өөрөө өөрийнхөө биеийг ихтээд ингэж одоо судаалж мэдээд те ямар үед ингээд гормоны өөрчлөлтүүд яаж явагддгийг нөгөө эмэгтэй хүмүүс чинь сарын тэмдэг ирэхээр нэг зарим хүмүүс чинь ааштай болоод заримдаа өөрийнхөө учрыг олдоггүй, зарим үед гинт ингээд сэрлийн мэдрэмж өндөр болоод зарим үедээ ингээд бүрэндээ нөхрөө ингээд цааш нь түлхэх тийм хэмжээний нөгөө өсөл сэрэл тэр маань ингээд унтардаг штэ. Тэр үеийг одоо ямар одоо бит процессыг яваад идэх гэдэг шиг зүйлийг нь ингээд ойлгуулах. За тэгээд мөн өөрийнх нь мэдрэмжэн дээр нь очиж ингэж тэр гоё мэдрэмж дотоод мэдрэмжтэй тэрийг ингээд сэрэх юм ивентийг бид хоёр маань хийхээр төлөвсөн бэлтгэсэн байгаа. Маш гоё ивент тогтоод байна шүү. Эмэгтэй хүн болж хөрсөний утга учир маань ерөнхийдөө тий нэг гоё амьдралаас гоё таашаалыг авах. Тэр чинь ингээд эмэгтэй хүмүүс чинь хүүхэд төрүүлнэ. За тэр болгон дээр ингээд ямар бие дээр өөрчлөлтүүд гадны дургслууд ямар үед ингээд дарагдсан гэдгээ хин эмэгтэйчүүд тий ингээд мэдхгүй явдаг. За тэгээд ингээд өөрийнхөө одоо бие махбод физиологийнхаа тэр үйл явдлыг мэдэхгүйгээр ингээд зарим хүмүүс минийс сонсч яснаар одоо юу гэдэг нэг ч удаа ингээд дуур тавьж үзээгүй тэр ингээд одоо скваш гэдэг юм уу тэр тавилтыг тавьж үзээгүй гэдэг хүмүүсийг одоо яаж яхахыг нэлээд сонсч ирсэн. Тийм болохоор энэ гоё ингээд те нэг ганц амьдралдаа тэр гоё шалгий тэр мэдрэмжийг ингээд басаад мэдрээд ингээд өтчмээр л штэ те манайха. Тэгээд нөгөө нэг эхнэрүүд ч гэсэн нөхрөөдтэй өдөр болгон нэг ийм үг өгдөг өстэй насаараа гурилтажлээд идэвэл яах вэ гэдэг шиг энэтэй адилхан бид нар ч гэсэн яагаад ингэж тэр гэр бүлийн эрхэм нандин дотн харилцаан дээр тийм уйд гартаа ер нь байх ёстой гэж те яагаад ингэж нөхөртөө одоо байнгын нөгөө хүүхдээ асарж байгаа сайн эхнэр те одоо юу гэдэг нэг юм сайн эзэгтэй
байгаад байх хэрэгтэй гэж яг үнэндээ ингээд хүүхдээ асарж байгаа сайн ээжийг хараад яг нөхрүүдийн сэрэл хөдөлгөө гэвэл бас үгүй штэ тий. Тэгэхээр ингээд гих мэтчлэн маш гой ярианууд туршлагууд бас хоорондоо солилцоод явхаар байгаа. Тэгээ манай ивентэд бас нууц 1 2 зочин урилгаар орж ирнэ. Хоёр байгууллагын үүсгэн байгуулагч CEO эмэгтэй хүмүүсийн сэтгэлд зүрхэнд гал асаадаг чиглэлээр ажилладаг маш гоё гайхалтай хүмүүс байгаа. Одоохондоо л нэрийг ноцолж байгаа. Та хэд хэрвээ хин юм болоо гэж та мөгөл төвшүүлж байгаа бол комментээр бас ямар зочин орж ирэхээ комментээр бичиж болно шүү те. Тэгээд үргэлжлүүлээд ивентийнхаа талаар хэлэхэд хагасаа өдрийн орой Монголын цагаар 20 цагаас Солонгосын цагаар 21 цагаас болно. Тэгээ ганцхан удаа болно. Ямар нэгэн байдлаар ивентийн бичлэг хадгалагдахгүй, эрэгтэй хүн бүртгэхгүй. За тэгээ хэрвээ та одоо орж ирээд камера нээхээс хичээд байгаа бол санаа зовлтгүй орж ирээд камера хаалттай хийвээрээ ивенттэй оролцож болно. Тэгээ бас нэг одоо гоё зүйл нь болохоор ивентийн дресс код байгаа. Тэр нь болохоор ингээд өөртөө таалагдсан, өөртөө тухтай тийм гоё секси дотор хувцастай орж ирээрэй гэж байгаа. Гэхдээ тэр нь нөгөө ишгэ битээр зориулаад ишгэ битээрт харуулах гад өмсөж орж ирж байгаа гэсэн утгатай биш. Эмэгтэй хүн болгон өөрөө өөрсдөө эрхэм, нандин, тансаг, үн цэнтэй тийм тарган байж болно, царай муутай байж болно, өөрийгөө голдог байж болно, өндөр нам одоо юу гэж голдیں۔ Тэ ер нь эмэгтэй хүмүүс өөрсдийнхөө нэг биеийнх нь 10 хэсэг гоё байлаа гэд нэг хэсэг нэг болохгүй хэсэг ч юм уу эсвэл бусадтай нийгмээс одоо тэр нэг стандарт одоо давхраатай нүд гоё гэдэг ч юм уу тэгээд стандарт өгсөн болвол яг тэр нэг өөрийнхөө алдаатай хэсгээр очингуудаа ингээл тэрэн дээрээ фокуслаа тэрнээсээ үүдэлтэйгээр өөртөө ихтгэлгүй байдлууд нь гарч ирээ тэгээд идэг тал нэлийн олон эмэгтэйчүүд тэр нийтлэг байд юм бэлээ. Тэгэхээр яагаад ивентэд бас дресс код зааж байгаа вэ гэхээр тэгээд тэр нь заавал ийм секси дотор хувцас одоо торгон байна уу торгон байна уу тэр таны өөрийн мэдрэмжийн өөрөө ямар хувцастай орж ирвэрээ өөрийгөө хүндэлсэн тийм хувцастай орж ирээрэй гэж байгаа. Тэгээд хэрвээ танд одоо хувцаснууд байгаа бол байгаа хувцас өмсөд ороод ирж болно. Эсвэл зориудаар ивенттэй зориулаад өөртөө худалдаа авалтаас хийж болно. Гэхдээ худалдаа авалт хийхдээ өөрийгөө эрхэм, нандин, үн цэнтэй гэдгээр ингэж мэдэрч өөрийгөө хүндэлсэн тийм худалдаа авалт хийгээрэй гэд хүсэж байна. Тэгээ ишгэ бит хоёр нь бас өөрсдийнхөө мэдрэмжээр гэдэг юм өөрсдөө таалагдсан тийм хувцастайгаа байх болно. Тийм бас нэг зүйл нь болохоор өөрийнхөө уух дуртай уух зүйлийг аваад ороод ирээрэй гэж байгаа. Тэр нь болохоор заавал нөгөө алкогол, арх тарс гэсэн утгатай биш юу ч байж болно. Сүү өмөр агаа сүү ууж болно, дуртай цайгаа ууж болно. За би бол вайн авч орж ирнэ гэж бодож байна. Тэгээд манай ишгэ юу авч орж ирэх юм бол Нэт чи нэр юу авч орж ирнэ. Яас вайн авч орж ирнэ. Гэтэ нэр вайн ууж болох лөө? Ганцхан хундаг штэ. Зүгээрээ нэ. Тэгээд тий нөгөө дресс код заасан яг та нэг өөрийнхөө одоо дотроо би нэг ийм хувцсыг өмсөөж үзчихсэн да гэдэг те нэг бодол нууцхан бодол байдаг бол магадгүй одоо 23-ны орой таны яг нэг хүсэл мөрөөдлийг биелүүлсэн таны муу эмэгтэй чинь дотроос гаргаж ирсэн те өөрийгөө нэг мэдэрсэн таньсан яг тийм нэг орой байх болно манайхаа. Ерөөсөө хинээс ичих санаа зовох зүйл байхгүй. Ямар ч бичлэг хадгалахдахгүй. Тийм болохоор та зөвхөн өөрөө өөртөөгөө уулзсан өөрийнхөө дотоод тэг нэг хүн болгоны дотор айлгуу зан тэг муу эмэгтэй тэг тийм байдаг. Бид нар ингээд нэг бага наснаасаа ингээд дараад ингээд айгуугаа даруухан ингээд тийм болцсон байгаа боловч дотор хүн маань тийм айлгуу тэг сэтгэнсэн тийм бол эмэгтэй байгаа. Тэрийгэ бүгдээрээ гой сэрээсэн тийм үчиг нэг оройг бүгдээрээ хамтдаа гөрүүлнэ. За тэгээд за нөгөө юугээ азаа хэлчих. За. Тэгээд эмэгтэй хүмүүсийн сэтгэлд гал асаахыг хүсэж байгаа. Хүсэл асна гэдэг нэрийг бас битээр зөндөө удаан бодож иж өгсөн манай ишгэгийн өгсөн нэр. Би яг үүндээ зөндөө удаан бодсон ч гэсэн надаас нэр ерөөсө гарахгүй байсан. Тэгсэн чинь харин манай ишгэ найзаа маргааш уулзахдаа нэрээ бодоод ирээрэй гэсэн чи хүсэл асна гэд нэр өгсөн. Тэгэхээр маш гоё нэр бас юм гоё нэрээ өгсөн найзаа баярлалаа. Тэгээд ивент дээрээ яагаад яг ийм нэрийг өгсөн гэдэг юм ивент дээрээ гоё тайлна гаргаж хэлнэ. Би сонсог байгаа шүү дээ. Тэгээд үргэлжлүүлээд хэлэхэд ивентийн зорилго нь ерөөсөө эмэгтэй хүн болгоныг та эрхэм нандин үн цэнтэй шүү тий таны дотор тий
маш гоё тийм торгомсог мэдрэмжүүд, хайр одоо юу гэдэг эмэгтэй хүнд зөвхөн байдаг. Эрэгтэй хүн энийг энэ яриаг магадгүй сонсоод ойлгохгүй л ах л та. Гэхдээ эмэгтэй хүн болгонд мэдрэгддэг тэр торгон мэдрэмжийг, тэр хайрыг, тэр өөрөө өөрийгөө мэдрэх, өөртөө дурлах, өөртөө ихтгэлтэй байх, өөртөө ихтгэлтэй байдал гэдгийг гаднаас гэдэг юм уу хайх биш, дотроосоо өөрөөсөө гаргаж ирэх тэр нэг гоё гал асаасан үдэш байх юм. Тэгээд энэ ивенттэй аль болохоор олон хүмүүсийг оролцоосоо гэж хүсэж байгаа. Хэрвээ та Ум Академи өнгөрсөн ивентүүдэд оролцож исэн бол бит хоёр ивентний тоонос гоёгаас 66666 66666. Тэгэнгუთ ингээд Ум Академийн өмнөх ивентүүд та танхимч бай, онлайн ч бай ивентэд оролцож исэн бол 50% хөндлөж өгч байна. 33333-аар орж болж байна. За хэрвээ та Ум Академи ямар нэгэн хөтөлбөрт одоо системтэй амьдрах хөтөлбөрт, гэрээ зохицлын хөтөлбөрт, сэтгэлгээний коуч хөтөлбөрт байдаг бол бас 50% хөнгөлөлтөө өнөр орж ирэх боломж олгож байгаа. За дараагийн бас нэг гоё үе юу олон уумаадаа хөнгөлөлтөө гэдэг би бусдын яах юм. Найзуудтай хөнгөлөлт. Тэгээ бол найзуудын хөнгөлөлт гэж байгаа. Хэрвээ одоо хоёр найз хамтдаа орж ирж байгаа бол 44444-оор орж ирж болно. За хэрвээ бүр гурлаа хамтдаа бүртгүүлэх юм бол 33333-аар бас бүртгүүлж болно. Тэгээ ганцаараа бол яг 66666-аараа байх нь байна шүү тийм. Тэгээд өөр илүү гоё нарийн нандин чин сэтгэлийн яриануудыг ивентээс орж ирээд аваарай гэд хүсэж байна. Гал гэнэ харин тийм гал гарсан гал ивент. Тэгэл бит хоёрын давтлаа. Тэгээд одоо өмнөх Умагийн ивентүүдээс юугаараа ялгаатай вэ гэхээр онлайн ивентүүд маань хадгалагдаад дараа нь дахиж өөр хүмүүс сонирхох юм бол ивентийн хугацаа өнгөрсөн ч гэсэн төлбөрөө төлөөд ивентэд орох боломжтой байдаг болвол одоогийн энэ ивент маань болохоор зөвхөн ганцхан удаа болно. Тэгээд дээрэс нь Ишгэ бит хоёроос гадна манай Ум Академийн бусад 13 ментор орж ирнэ. Хамтдаа ярилцсан. За дахиад өргөлжлүүлээд хоёр зочин одоо байгаа. Тэгэхээр хоёр зочноо бол одоохондоо зарлахгүй та хэд гоё таавар таалгамаар байна. Гэхдээ мэдээж Ишгэ бит өрөөд оролцуулж байгаа учраас маш онцгой зочдыг оруулж ирэх болно. Тэгээд дээрэс нь эмгтээлэг энергийг тэтгсэн сексийн блог тайлсан бясалгал байгаа. Энэ эмгтээлэг энергийг тэтгсэн энэ одоо блог тайлсан бясалгал ямар чухал үн цэнтэй вэ гэдгийг манай бясалгалыг хийж үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа. Тэгээд одоо юу гэдэг за дараа нь хэдүүлээ. Би. Тэгээд одоо юу гэдэг ингээд амьдралын хамгийн чухал зүйл манайхаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох хайрын харилцаа, сексийн харилцаа, бэлгийн харилцаа мөн штэ. Хос хоёр хүн хоорондоо секс таарахгүй бол урт удаан хугацаанд амьдрах уугүй мэдхгүй. Амьдрж болох л ах л да. Гэхдээ тэгээд нөгөө л нэг 10 урдуур тавьдаг зүйл мэдээж тэгээ гарна штэ. Хамгийн чухал зүйлээсээ таашаал ханамжийг авч чадахгүй бол бид нар хосоороо хэд олон жил юуны төлөө тэгж амьдрахын тийм бидтэй. Тэгэхээр энэн дээр нууц нь хинд байгаа эмэгтэйчүүд биднэрт өөрсдөө байгаа. Бид нар нөхөртөө тэр одоо юу гэдэг хүсэж байгаа эмэгтэй дүрийг нь гаргаж ирж бүтээж өгж нөхрүүдтэй тэр таашаал ханамжийг өгч чадахгүй бол нөхрөө тэгээд гаднаас өөр юм хайгаад явах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр юу гэдэг манай нөхөр намайг араар тавьсан жон гэд ингээд явж байгаа бол тэр асуудал бид нар эмэгтэйчүүд биднэрт өөрсдөд байгаа. Энэ дээр яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр би ч гэсэн манай охины аав намайг араар тавьж байсан. Тэгээд тэрнээс үүдэлтэйгээр гэр бүл салах шалтгаан анх үүсчихсэн. Тэгэнгүүт тэр үед болохоор би жирэмсэн, тэгээ би сайн ээж, сайн эхнэр болох гол ингээл хичээгээл нөхрийнхөө төлөө хамаг юм барьжгүйгээл хоол ундаж хийжгүйгээл хувц цунрын шугаажгүйгээл тэр хүнээр бүх амьдралаа төсөөлсөн. Ингэж явсан үе надад байдаг. Тэгээд эргээд хариулт нь юу байсан гэхээр араар тавилт байсан. Тэр мэдрэмжийг авахд хэцүү байсан. Анх эхлээд намайг яга араар тавьж байгаа юм те. Би юу нь яасан? Би сайнаараа байсан штэ гэд. Яг үндэ одоо ботхоор тийм байгаа. Одоо хоол хийж хувц суугааж тэгж нэг сайнаараа хамаг юмаа тавьж өөрөөсөө илүү нөхрийгөө урдаа тавьж гүдэг эмэгтэйг тэг нөхөр нь хайрлахгүй араар тавихаас өөр удаа тэгээд яах юм баг юу тарин нөгөө түүнийгээ хураана гэдэг шиг ойлгомжтой байгаа даа байхгүй юу. Тэгэнгүүт одоо бол ингээд уучлаарай азаа нараа өөр юм ярина. Тэг намайг өнгөрснөөр нь мэддэг болвол магадгүй нөгөө нэг XY нөгөө Z би айгүй гоё штэ 3XY гэд нэрлэлсэн хэрэг сонсож байгаа бол уучлаарай өгшин чинь тайтайгаа байсан үеэс хойш өөрчлөгдсөн Ум Академид орсон Ум Академийн бүлэг сэтгэлгээний коуч 12 бүлэг модуль дэвжээлэг байгаа. Тэрний нэг нь
секс гэсэн модуль бүлэг дэвжээлэг байдаг байхгүй. Тэгэхээр сэтгэлгээний коуч хөтөлбөртөөс орж ирээд илүү дэлгэрэнгүй суралцаж болно. Энэ хүн болгонд нээлттэй. Жишээ бит хоёрын ивентэд орсон хүмүүст бит хоёр стажинх эрх мэдлээ ашиглаад гэдэг шиг сэтгэлгээний коуч хөтөлбөртөө 2 сая төгрөгөөр шууд орох. Бас арын алгадаж оруулж болно. Энийг бас бардам хэлмээр байна. Тэгээд өөр гэхээр би одоо өмнөх азаагаас одоо юу өөрчлөгдсөн гэхээр би сэтгэл судлалаар сургуулаа сая 1 сар төгссөн. Тэгээ одоо болохоор усын харилцаа гэр бүл чиглэлээр усын харилцааны ерөнхийдөө сэтгэл зүй талд хайр ярьдаг ийм хүн болоод ингээд ажиллаад энэ одоо миний ажил болоод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо юу гэдгийг гэр бүлийн харилцаа ялангуяа дотны харилцаан дээр асуудалтай байгаа гэдгийм үү хүн сэтгэл зүйчтэй ирээд азаатаа ирээд уулзлаа өөдөөс нь секс ярихаар нь ингээ хичээд ингээд нүур улаагаа те янаа гэж бодож секс гэж хэлж чадахгүй шүү дээ янаа гэд ингээд суугаад байвал тэгээ манайхаа би ажилласаа хийж чадахгүй юм л гэсэн үг бидтэй те тэгээд дээрэс нь одоо менторын хөтөлбөртөө ороод сурж байгаа газар их зүйлс байна хүмүүстэй ажиллаад ирэхээр энэ яриа энэ ивент те ямар чухал гэдгийг эмэгтэй хүмүүст хэрэгтэй гэдгийг дээрээс нь нөхрүүдийн учрыг олоход эмэгтэй хүмүүс өөрөө өөрсдөө дотн энэ өөрсдийгөө мэдрэх тэгээ таашаах энэ хэсэг дээрээ ямар чухал гэдгийг ойлгоод тэгээ мэдрээд тэгээ хүмүүсийн ярианаас тууллаас ч гэсэн анзаараад тэгээд яг үнэндээ энэ ивентийг ашиг олгох ч гэдэг юм уу мөнгө олгох ч гэдэг юм уу ийм зорилгоор биш хэрвээ тийм байсан бол ивентийнхаа үнийг өндөр тогтоонд энэ олон хямдралуудыг зарлж өгөхгүй. За тэгээд өөр юм яриад байвал зөндөө юм ярих гад байна. Тэгээд миний найз бяцлаглаа яасан гинэ. За дээр энэ одоо ивэнтээ одоо маш олон сарын өмнөөс ерөөхдөө төлөвлөж байсан бид хоёр тий яриад гэсэн хоёулаа өнөөдөр нэг хайрын сэдвээр энэ одоо дотны харилцааны сэдвээр ивент зохион байгуулна гэдэг тэр өдөр маань 5 сарын 23-ны арай 20 цагаас болно. За өөрийнхөө тухай товчлохлаа миний хувьд яг адилхан багаас нөгөө одоо гэр бүл аав ээжийн ингэж нөгөө нэг гоё халуун дотн тэр нөгөө тэг ингэж харилцааны талаар ярилцаж өрөөсөө өсөөгүй хаалттай миний хувьд бол хаалттай сэдв байсан. За тэгээд ерөөдөө одоо гэр бүлтэй болоо ч гэсэндээ баг зэрэг ингээ хаалттай нэг ингээд нөхөртөөгөө ингээ дотн тэг илүү дотн ингээд энэ талаар яриа өрнүүлээ ингээ тэгэхээр нөгөө багын байсан энэ тэ одоо секс бэлгийн харилцаа энэ нөх дургуслыг нэг тийм болохгүй те нэг томчуудыг те том болоод идэг гэдэг нэг ярианы сэдв гэхээр ингээ хаадаг байсан сэдв байсан болохоор хаалттай ингээд том болсон өссөн гэр бүлтэй болсон. За тэгээд нөхөртөөгөө ч гэсэндээ эхлээд юм үедээ хаалттай байдаг байсан яваандаа ингээд тэгээд ерөөдөө автомат маань тагтаа ингээд суралцаа сексийн мөлхийн одоо төвчлэгүүд үзээ за бяцлаглуудаа хийгээд өөрийнхөө одоо дотор байгаа тэр мэдрэмжэн дээрээ очиод өөрийнхөө сексэн блокуудаа тайлаад хуучин ихтгэл өнөмшлүүдэд тавьж явуулаад цааш нь тэгээд гоё орж ирээд аваарэ гэж. үргэлжлэлийг хүсэл асна ивентээс манайхаа аваарэ. тий хүсэл асна ивентээс орж ирээд та бүхэндээ гоё алт эрдэнэс юу бэ тэр бүх зүйлээ та бүхэндээ хуваалцахад бэлэн байгаа бид хоёр нь бэлэн болсон байгаа манайхан орж ирээд өөрийнхөө дотоод мэдрэмжтэй тэр нэг дотор тэр нэг одоо мэдрэмж дээрээ очиод өөрийгөө ингээд таньж мэдээд одоо үлцэн амьдралдаа бүр тэр одоо маш гоё таашаалтай мэдрэмжтэй ингээд бүгдээрээ амьдрах боломжтой. Одоо бид нар нөгөө нэг энэ нэг юм тааламжаа мэдрэх гэдэг нэг ойлголт байгаад байгаа юм л да. Тааламжаа тэгээд яг дотны харилцааны тал дээр таашаалаа мэдрэх хэлж болж байгаа байхгүй юу? Тааламжаа мэдэрнэ гэхээр одоо жишээ нь бидний хүүхэд байхад тий одоо би унтмаар байхад азаа бос гэд унтуулдаггүй ч юм уу. Одоо яах одоо бага наснд ингээд би юу хүсэж байсан тэр мэдрэмжүүдийг багад аав ээж ах トゥ хамаатан садаа ойр тойрноос ингээд хориулж исэн унтмаар хахад унтуулахгүй байсан ч гэх юм уу нэг гоё мэдмээр хахад байхгүй бойл гэдэг ч юм уу те тэр нэг хүүхэд насандаа мэдэрч чадах тэр тааламжуудыг мэдэрч чадаагүй болвол одоо том болсон ч гэсэн тэр нэг тааламжаа мэдрээгүй дутуу орон зай хэсгүүд байгаад байгаа байхгүй тэр нь бидний өөртөө итгэх итгэлтэй магадгүй ажил карьер өөрийгөө бүтээж байгаа тэр бүх зүйлстэй холбоотой болоо явчихж байгаа юм. Тэгэнгүүт одоо та том болсон ч гэсэн таны хүүхэд наснд магадгүй байсан дутуугийн хүсэл юу байна? Унтмаар агаал унтаж болно. Зарим гаваад идмээр агаад идэж болно. Тэ яамар байгаа юм. Юу мэдрэмээр байгаа юм. Кино ингээд ганцаараа үзэж гэдэг юм уу. Энэ нөгөө нэг тухайн хүний мэдрэмжүүдээс хамаарад юу ч байж болно. Тэ тэгэхээр энэ ингээд энгийн үгээр хэлэхэд энэ тааламжаа мэдрэх бит хоёрын ивенттэй уялдуулаад ярих юм бол тэр нэг
таашаалыг мэдрэх. Гэхдээ эмэгтэй хүмүүс ихэвчлэн эрэгтэйдээ одоо ингээд дур тавьсан болж жүжиглдэг гэдэг ч юм уу худлаагаасаа ингээд өөрийгөө хаяад эрэгтэй манд баг тавьчвал ингээд болоо тэр секс баг дуусаад байгаа юм уу яагаад байгаа юм те ийм жүжиглж магадгүй хий олон эмэгтэй хүмүүс ингээд орондоо жүжиглдэг жүжигчдад хэд байгаа бол гэдэг ч юм уу те тэгээд ингээд эмэгтэй хүн өөрийгөө олоод нээгээд ядчил миний биеийн сэрлийн цэгүүд хаана байна тэрийгээ бид нар өөрсдөө олох юм билээ шүү дээ. Өмнө нь болохоор би юу гэж боддог байсан юм хэрэг ирчүүд нь олд юм гэж боддог байсан. Тэгээ ирчүүд нь олно гэхээр одоо хаашаа хайгуулчд юм уу хаашаа юм ямар нэг юм ингээл хийгээл хайгаад ингээл яваал Тэгээ тэгээд өөртөө биш өөргөө даатчихж байгаа сте тэрийг. харин тийм тэгэхээр би юу идмээр байгаа Ерөөсөө л юу өөрөөсөө байгаагаа тийм бүх юмаа яг өөрөө мэдчихэж өөрөө эргэжтэйдээ эн чинь ийм гэдэг юмаа хэлнэ шүү дээ. Тэгжих юм бол эргэжтэйдээ ч гэсэн илүү амар болоод явна. Дахиад дээрэс нь одоо энэ нөгөө нэг ивентийн постерын доор янз янзын бичээд байгаа, чат мат бичээд байгаа эрчүүдээ та нараас асуулт асууя. Үнэхээр энэ сэдвийг сонирхоод байгаа болвол тэгээ та нарт ингээд хайрын харилцаанд байхад эмэгтэйчүүд чинь та хэдэд тодорхой байж өгвөл юу хүсэж байгаа хэлээд өгвөл дээрэс нь одоо үнэхээр нээлттэй тийм одоо галзуу гэдэг юм уу юу гэдэг эмэгтэй хүн чи өөрийнхөө мэдрэмжээр байж өгвөл амруу эсвэл ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй тэгээ зүгээр ингээд нэг дэшээ хараад твтээдч гэдэг юм уу бүр ингээд тийм дуртайч байгаа нь мэддэхгүй дургууж байгаа нь мэддэхгүй нэг юм байгаа тэгээ та хэд бүх санаачлага гартаа аваад яваад байл амруу ирчүүдээс асууя хариулаад бичихгүй юу тий. За за тэгээ өөр юм яриад байвал найзаа зөндөө их юм ярих гээд байна үлдснээ тэгээд энд яг юм байна. орж ирээд авах нь аваарэ авахгүй нь ч бас авахгүй яж болно. А нэрээ сая надад нэг чат ирсэн чинь танаа ивентэд ороод үр дүн гарах юм бол төлбөрөө өгж болох уу гэх шиг боломжтой тий. Тэгээ яах нь ямар бичлэгээ болох юм уу? Тэгсэн чинь бас ямар чат ирсэн гэсэн чинь нөхөртөөгөө хийж байгаа бичлэгээ явуулчих шиг битээр ямар порно кино хийж байгаа яг майшууг хэлчмээр санагдаж байгаа байхгүй юу. Уучлаарай энэ ивентийг яг хоо сонирхож болно. Гэхдээ ямар үн цэнтэй таны амьдрал дээр яаж өөрчлөгдөх эмэгтэй хүний тэр торгон мэдрэмжүүд дээр ажиллах гад байна гэдгийг ойлгохгүй ингээд ийм одоо хумсартай хүлээж авч байгаа л уучлаарай орж ирээд хэрэггүй. Энэ ивентийн уур амьсгал маш гоё болно. Үнэхээр итгэлтэйгээр хэлж гин. Тэгээ өөр зөндөө гоё ярих юмнууд байгаа. Дахиад дээрсэн сүүлийн найз ганцгүй гэлжээ. Бясалгал гэдэг дээр ишгэ битээр бясалгал хийхгүй манайхан. Бит хоёр одоо секси чинь блогыг тайлж өгнө гэдэг ингээд бясалгал суугаад суухгүй. Бясалгал хийлгэх багш тусдаа байгаа. Мэргэжлийн бүр ингээд ангаалт эдгээлт хийдэг бясалгалын багшийг битээр ивенттэй ураад оролцуулж байгаа. Тэг хин гэдгийг таагаараа гэж таавар үлдээгээд байгаа штэ тий. Тэгэхээр битээрийг уучлаарай бясалгал хийлгэн гэж бас бодоод байвал энэ дээр бас эндүрж байгаа шүү. За ишгээдээ микэ шилж тэгээ магадгүй заавал одоо энтэй нөө хосын харилцаанд байдаг гэр бүлтэй тийм хүмүүс оролцох юм уу гэж бас асууж магадгүй тийм одоо эргэлзээд хүмүүс байж магадгүй гэр бүлтэйж бай та ганц байж бай тий ганц бийж бай тий найз залуугүй байсан ч та одоо энэ ивент танд нийтдээ за тэгээд нөгөө бид нар бас энэ дүүч хувьд нэг зүйл нөгөө одоо юу яа тий найзлуутай болоод тэгээ нөхөртөө олоод энэ одоо нэг сэдв рүү оронч тэрнээс судалж таньж мэднэ өөрийнхөө мэдрэмжийг одоо мэдэрнэж гэдэг юм уу тийм бодолтой байдвал энэ нь л үгүй өсвөр наснаас те одоо яг нөгөө бэлгийн бойчлалт эхэлж байгаа тэр үеэс нэг процесс яг ингээд одоо мэдрэмжүүд ингэж би ингэж мэдрээдэж ингэж ирдэг байгаа байхгүй юу манайхаа тэгээд насанд хүрсэн эмэгтэй хүн болгонд нээлттэй манай ивент. За баярлалаа. Тэгээ бүртгүүлэх постоор мэдээллүүд байгаа. Битгшгээ бит баярлалаа хувь чат бичиж болно. Ишгэгийн маань хаан банкны данс, миний хас банкны данс байгаа. Альж данс руу гүйлгээж болно. Тэгээд ивентийнхаа групп чатыг бас нийцсэн байгаа. Тэгээд удахгүй мэдээлэлүүд бас зочин хэн байх бол та эдэр жоохон таавар таалгаж байгаа. Тэгээд зочдынхаа мэдээллийг бас оруулнаа. Тэгээд хамгийн одоо халуухан онлайнаар ч гэсэн ягаад халуухан байж болохгүй гэж те. Секси гоё торон юу гэдгийг өөрийгөө хүндэлсэн дотор хувцас өмсөд уух дуртай зүйлсээ аваад ороод ирээ дахиад дээрээс нь хасаа өдрийн орой зохиож байгаа учраас ихэнх нь бүтэн сайн амардаг. Үнэхээр гоё чийл орой байгаа штэ тий. Тэгээд ивенттэй орчоод үргэлжлүүлээд ягаад нөхөртөөгөө гоё болцоо тэр гоё хайрын эрчим энергийг сэргээсэн үдэш болгож болохгүй гэж тий. Тэгээд тосороо үзэх кино бас үзээд тэр үдшийг маш гоёор хүүе хараа би юм ивентэд орлоо тэгсэн чинь ингэдэм гэдэг ингээд өнгөрүүлж болохгүй гэж дахиад дээрэс нь ганц бие байсан ч гэсэн ивенттэй оролцож болно. За тэгээд илүү дэлгэрэнгүй зүйлсийг орж ирээд сонсоорой. Тэгээ өөрийгөө хүндэлсэн шийдвэрээ гаргаж байгаа бол манай ивентийг сонгох байх гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар туршиж үзэх ч юм уу
үр дүн гарах юм уу юу ч юм уу те нэг иймэрхүү хандлагаар хандж байгаа бол уучлаарай орж ирээд хэрэггүй гэж бас хэлмээр байна. Яг үнэ. Аа. За баярлалаа. Нөгөө үр дүн хүсэж байгаа үр дүн тавьж байгаа бас нэгэн блогтай Тэгээ байгааг нь хаашаа шүнжүүдээ. хүсэл асны ивентэд ороод тэгээд үр дүн гэж яг юу хүлээж байгаа хүсэж байгаа юм. Энд чинь ингээд ивенттэй ороод авах зүйлээ аваад өөрөө өөр дээр өөрчлөлт хийх, өөрөө өөрийнхөө мэдрэмжүүдтэй ажиллах, өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, өөрөө өөрийгөө хайрлж эрхлэхээс ахуулаа дараа дараагийн тэр үр дүнгуу таны өдөр тутмын дадлуудаас, таны шийдвэрээс, таны өөрийгөө хөндлөж байгаа шийдвэрүүдээс, хандлагаас хамаараа дараа дараагийн юмнууд чинь гарч ирнэ шүү дээ. Гэхдээ яаж гэдгийг бит хоёр хэлээд өгч чадна. Бусад бас Uma Academy менторуд байгаа, хоёр зочин багш маань байгаа. Тэгээд Хүлээгдэнэ. За манайхаа одоо лайваа төгсөөд тэгэхэд Азаа гişгээ хоёр нь тэ бэлэн болсон ингээд та нараа хүлээж байгаа. Та нар маань шийдвэрээ гаргаад өөртөө тэ нэг гоё эмхтэй бол төрсөн энэ хувь тайландаа гоё бэлэг болгоод шийдвэрээ гаргаад манайхаа ороод ирээрээ гэж хэлмээр байна. за хүсэл асан.